G-Times сүлжээний бизнесийг хийж мэдээллийн хэрэгслээр мөнгө угаах бизнес хэмээн сануулсаар байтал 11 мянган Монгол иргэд элсэж 300-аас 2 сая 500 төгрөгийн Казахстаны иргэн тушаалчихжээ. Уг иргэн Монгол 1 тэрбум төгрөгийн татвар төлдөг хэмээн өөрийн амар хийсэн боловч татврын байгууллага уг мэдээллийг батлаагүй. За учир нь аж ахуй компани нууц гэсэн нэрийн доор нуун далдалсан. Үнэхээр уг компаниг олон Монгол иргэд хохирохоос өмнө цагдаагийн байгууллага баг бүрэлдэхүүнээр ажилласан бол өнөөдөр ийм байдал хүрэхгүй байсан юм а. Гэвч өнөөдөр Монгол иргэд хэдэн тэрбум төгрөгөөр хохирсны дараа л G-Times сүлжээ нь мөнгө угаах гэмт хэрэг гэдгийг аль бие усар мэдэж байна. Казахстан улсын иргэн Марат гихч нь Монгол 3 сарын дотор 6 тэрбум төгрөг өөрийн дансанд төвлөрүүлж чаджээ. За ингэхдээ Монголд аль бие усар үйл ажиллагаа явуулах компани ирэх авсан гэсэн нэрээр монголчуудыг элсүүлж чадсан. Мөн захим хуудасаар уг компани танилцуулгыг хийж Монголыг эдийн засгийн хямралаас аврах гарц хэмээн зарлаж 6 тэрбум төгрөг монголчуудаас залилсан. За эхний ээлжинд элсэн монголчууд машин тарааж тэдний тархийг угаасан байна. За харин дараа нь машин авсан иргэд ах トゥ хамаатан садан найз нөхдөг сүлжээний бизнес руу уруу татсан. Эхний 3,000 иргэн G-Times сүлжээнээс мөнгөө хэд дахин нугалж авсан боловч сүүлд нь элсэнд 7,000 иргэн сүлжээнд оруулсан мөнгөө алдсан байна. За гэтэл эхнээс нь зарга үүссэн иргэдийг аятайхан аргаар мөнгийг нь өгч зарим нэгнийх нь амийг дарсан байна. Цагдаагийн байгууллага тухай шалгаж байгаа талаар тодруулахад нэг ч гомдол ирээгүй байгаа тул шалгах боломжгүй гэсэн хариултыг өгч байлаа. Өөрийн дасандаа 6 тэрбум төгрөг хөрвүүлсэн Марат гих Казахстаны ирийг энэ сарын 12-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх онцны буудлаас хил гарах гэж байхад нь эрүүгийн цагдаагийнхан баривчилсан байна. Тэгэхээр аж ахуйн эжийн тухай хуулийн 8.1-4 дээр бол Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн байгууллага нь шаталсан маркетинг буюу матрис аргаар болон олонний хэлтийн оруулалтын пирамид хэлбэрийн сүлжээ эрхэлж иргэдийг хохироож болохгүй гэсэн юм хориглосон юм заалт байгаа. Иргэдэд анхааруулж хэлэхэд бол энэ ямарваа нэгэн бэлэн мөнгө шууд гаргаж гэдэг юм уу ийм зүйлээс илүүс болгоомжтой хандах зайлшгүй шаардлагатай. Монгол улсад бол энэ маркетингийн энэ аргаар бол үйл ажиллагаагаа эрхэлж байгаа амжилттай явж байгаа энэ компаниуд бол байгаа. Энэний хажуугаар бол бас иргэдийг төөрөгдүүлж амар хэлбэр аргаар мөнгө олох гэсэн ийм этгээдүүд байж болзошгүй. Ямсээс хэрвээ та ийм зүйлд эсгэж байгаа бол тухайн компанийг сайн судлаж гэрээ контрактаа сайдэр хийсний үндсэн дээрээс илсэж гэдгийг илмээр байна. Маратыг барьжсан өдрийн өглөө нь түүний эхнэр хилээр гарч оргон зайлсан байгаа юм. За Маратыг Монгол улсад пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүж мөнгө угаах аргаар дансандаа мөнгө хоримтлуулсан гэсэн үндслээр барьжсан. Марат гих Казахстан иргэний хилийн хориг нь энэ сарын 10-ны өдөр тавигдсан байсан ч түүнийг ямагтай чуул хяналтайхан барьжилж чаджээ. За хэрвээ хилээр гарсан бол энэ хүнийг Интерполоор хайхаас өөр арга Монгол улсад хэрэглэж чадахгүй байлаа. Марат нь 40 гаруй насны иргэн бөгөөд 3-аас 4-р хороолоод VIP центрт нилээд хэдэн өрөө офис түрээсэж монголчуудыг уг сүлжээнд оруулсан байдаг юм а. Ер нь монголчууд цэвэр итгэмтгий зангаасаа болж энэ мэт гадны лоовчдод холигтуулах, мөнгө алдах хэрэгүүд өмнө нь гарч байсан. Хил мэдээллийн цагдаагийн үүргийг гүйцэтгэж анхааруул сануусаар байхад монголчууд холигтуулсаар байгаа нь харамсалтай юм. За 2-7 хоногийн өмнө манай телевиз уг хэргийг гэмт хэрэг хэмээн сануулж байсан. Марат гих Казахстан ирийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдээд байгаа талаар хууль энтийн байгууллагад ч анхааруулж байлаа. Гэвч эцэст нь Маратыг мөнгө угаах лоовер хийж байсныг ийхүү илчилж байна. Одоор түүний дансыг хаахаас гадна эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Энтэн мэдцэг.